бага байгаа юм биш үү гэх юм бол яагаад бага байгаа? Тэгээд тэрийг яаж одоо имжүүлэх юм гэдэг юм уу те? Тэр арга замуудаа олоход илүү амар болох юм болов уу гэж бодоод байгаа юм л да тий. Тийм учраас яг энийг одоо тоо руу шилжүүлээд энийг хэмжиж болдог болно гэдэг бол хамгийн чухал юм шиг санагдаад байгаа юм л да. Энэ дээр бизнес эрхэлж байгаа хүмүүс ямар байр суурь илэрхийлэх бол гэж. Үнэхээр энэ бизнес эрхлэх, эдийн засгийн эрх чөлөөтэй байх, үндсэн хуулиар олгогдсон тэр эрхийг эдлэхлээр зэрэг хааж байгаа, боож байгаа юм юу вэ? Яг таны хувьд Монгол улсын эдийн засгийн хувьд эрх чөлөө ямар төвшөнд байгаа гэж бодож байна? Манайх ч бол яг сургуулийн компани зөвхөн хамгийн мэдээж нөгөө зах зээлд томрох тусмаа хүндрэлүүд нь илүү том болно. Эрх мэдэл төрд байж байдаг. Маш их зүйл хамгийн энгийн жишээ л байна л да. Барилга барь тий. Тусгай зөвшөөрөл авлаа, тусгай зөвшөөрлөөр зураг төслүүдээ гаргалаа. Бүхий мокей бол хамгийн сүүлд Батүл даргын нэг юу байгаа шүү дээ. Иргэдийнх нь 10 хүн дотны 7-ыг осон зөвшөөрөл авсан байх гээд. Нөгөө зөвшөөрлөө өгөхгүй бол бүх төсөл унж байгаа байхгүй юу? Бизнесээ яаж эрхлүүлэх юм тэр хүн? Яаж бизнесийг амжилттай болгох юм? Тэгэхээр иймэрхүү төрийн эрх мэдэл нь өөрөө популист амлалтуудаасаа яваад бизнесээ хумх бодлогод баримтлаад шүү дээ. Одоо бүгдээрээ бизнес эрхлэгч нар бол муу хүмүүс. Эдгээр бол ашиг олох зорилготой гэдэг байдлаасаа хязгаарлалтуудыг оруулж ирээд нөгөө хязгаарлалтууд чинь эцсийн дүндээ иргэдээр эсрэгээр инфляц болж онж гарч ирж байгаа байхгүй. Маш их байгаа. Засгийн газрын шийдвэр гаргасан ба 1100 тусгай зөвшөөрөл гэдэг юм уу ямар нэгэн гарын үсэг ийм шатаа амжилтаар 300 олгож цөөхөрлөө. Энэ бол одоо төр бизнес эрх хэрэгчлөө боломж хүн суртлаа хасж байгаа ханж байгаа ийм илрэл юм а гэж. Үнэхээр одоо энэ бизнесийн эдийн засгийн эрх чөлөө өөрөө хэр түвшинд хангагдчихэж эдийн засаг өөрөө нааштай байх онлын үзүүлэлт дээр хойр багш маань илүү сайн ярьж тайлбарлаж өгвөл тэ. Бид бол одоо өнөөдөртөө бизнес эрхлэх боломж болцоо гэдэг юм уу ийм хүрээнд бизнесийн эрх чөлөө эдийн засгийн эрх чөлөө гэдэг ийм ойлголт харж байна. Тэгэхээр эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол бизнес явуулах чөлөөтэй сонголт хийх, ил тод байх, шудраг байх, хамгийн гол нь шудраг байх гэдэг нөхцөл бол их чухал. Ерөөсөө бүх ямар ч бизнес эрхлэгчдэд ижилхэн нөхцөл үйлчилдэг байх нь бизнесийн эрх чөлөө. Зарим нэгэн одоо монопол компаниудад нь олигархуудад нь арай өөр эрх олгогддог, жижиг бизнес эрхлэгчдэд өөр байх юм бол энэ эдийн засгийн эрх чөлөө бол биш. Тэгээ энэ яг эдийн засгийн эрх чөлөөг ярих үед яалтчгүй өрсөлдөөний орчин, зах зээл дээр монополд байдал ямар байна уу гэдг нь бол харагдан. Зөвхөн өнөөдрийн манай Монгол улсын энэ орчныг эдийн засгийн эрх чөлөөний орчныг харахад тэр шудраг байна гэдгээрээ тийм ээ дутагдaltaй хязгаарлагдмал байна. Жишээлх юм бол ерөөсөө л ийм жишээ өгдөг штеп. Гудамжны ногоон гэрэл асахад жип ч вэ одоо юу ч вэ тэг ямар ч машин бэ бүх хөдөлгөөн бол одоо явдаг улаан гэрэл асахаар бүгд зогсдог шар гэрлээ яг ийм ижилхэн орчин бүрдэж ээжл сая эдийн засгийн эрх чөлөөний тухай яригдэн. Тэрнээс биш нөхцөл өөр байгаад байх юм бол байхгүй гэсэн. Зүгээр бизнес эрхлэхэд төрөөс тавих янз бүрийн хяналт байж болно л доо. Одоо мэрэгжлийн хяналтын газар ч гэдэг юм уу татвар эдгээр ижилхэн нөхцөлтэй л байх юм бол эрх чөлөө байна, шудраг байна л гэж үзнэ. Зарим үед нь зарим машин нь улаан гэрлээр явж болдог, зарим нь явж болдоггүй энтергээл ирчих юм бол энэ эдийн засгийн эрх чөлөө бол байхгүй хязгаарлагдмал гэсэн үг. Урмагш энийг өшөө нэмж тодруулах зүйл байна. Энэ одоо Брюсселийн институтээс гаргасан судалгааны хувьд бол индексийн хувьд бол ихэвчлэн бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх чөлөөний байдлаас л одоо гаргасан судалгаа гэж би ойлгож байна л да. Тэгээд судалгааных нь үр дүнгуудыг бол хараа сууж байна. Тэрнтэй бол санал нэгтэй байна. За тэгээд энэ эдийн засгийн эрх чөлөөний асуудал бол илүүтэй энэ бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх чөлөөний асуудал хөндөгдөж явах шиг байна. За бизнес эрхлэгчдийн хувьд бол сая одоогийн багшийн ярьсан үнэхээр энэ бол одоо нэг талаас бол тэр бизнесийн явуулах таатай орчныг одоо бүрдүүлж өгөх тийм ээ. Нөгөө талаас бол шудраг байх. Тэгээ хариуцлагын асуудлыг бол бас хэтэрхий одоо эрх чөлөөтэй байна гэдээ бол хайж бол болохгүй л дээ. За тэгээ бизнес эрхлэгчдийн хувьд бол манайд бол нэлийн энэ учруулж байгаа хүндрэл бол гарцаа байхгүй тусгай зөвшөөрлийн асуудлууд гэж ярьж байгаа. Их олон шат амжилтгаар олон одоо бичиг баримт бүрдүүлж одоо зөвшөөрөл авч ээж бизнесийнхаа үйл ажиллагааг явуулдаг. Энэ хүндрэлүүд ялангуяа жижиг бизнес эрхлэгчдийн хувьд бол одоо илүүтэй тулгарч байгаа нь бол амьдрал дээр бол харагдж байгаа зүйл л дээ.
За нөгөө талаас бол манай бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрхчлөлөн дээр бол татварын асуудлыг бол их ярьдаг. Татварын одоо дарамт өндөр байгаа гэсэн юм асуудлыг ярьдаг. Татварын дарамтын хувьд бол харин би эсрэг саналтай. Манай орны хувьд бол энэ татварын хувь хэмжээ бол тийм өндөртэй оронд бол тооцогддгоо. За тэр утгаараа ч гэсэн бас энэ судалгаан дээр бол тэр индексээ тогтооход бол энэ бас дата орчноор бол нөлөөлсөн байна лээ. Ер нь бүхлээр нь хараа хувийн секторт ажиллаж байгаа хүн за онлайн багш нар гэдэг иргэн тэгээд судалгаа хийж байгаа компаниуд гэдэг үнэхээр одоо тэгвэл манай улс яг үнэхээр авилгалтай тэмцэх гэдэг юм авилгалынхаа индексээр ийм явна. За хүний эрхчлөөг хангах чиглэлээр байгаль орчинд одоо анхаарал үзүүлээд тавьж байгаа байдлаараа гэдэг олон индексүүдийг гаргадаг. Тэгэхээр яг энэ одоо эдийн засгийн эрхчлөөний асуудлаар манаас ер нь дэлхийн бусад улс орнуудынхаа хаана яваа бэ гэж тэгэхээр энэ чэнэс харах юм бол бид юуны тухай ярих хэрэгтэй вэ гэдэг ойлголт гарч ирэх хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ эхлээд бас нэг тэр нөгөө хаана одоо улсад хэмжээнд Монгол улс эдийн засгийн эрхчлөөгөөр хаана явж байна гэдгийг ярилцахаас өмнө эхлээд бас нэг юм биднээс тодруулмаар юм шиг байна. Тэр нь юу вэ гэхээр за одоо өнөөдөр бол энэ Монголын эдийн засгийн эрхчлөөнд одоо муугаар боогдуулах ийм ямар одоо хэний санаачлагаар ч гэдэг юм уу эсвэл яагаад биднээс өнөөдрийн ийм одоо доогуур түвшинд хүрчвэ эдийн засгийн эрхчлөөнд юугаар сөргөөр нөлөөлж байгаа боогдуулж байгаа энэ шийдвэрүүд яагаад гарч ийнө гэдгийг биднээс бас нэг ярмаар юм шиг байгаа даа дотоод тий. Тэр энд нэг ийм юм харагдаад байна л да. За одоо өнөөдөр бол биднээс ингээд сая ингээд тусгай зөвшөөрлийн тухай ярьж байна. Одоо ижил тэмцээн нөхцлөөр шударга олгохнохоо ярьж байна тий. Яг бидний энэ манай одоо залуу судлаач сангаас хийсэн бэлтгэн судалгаа л да энэ бол энэ судалгааны хүрээнд ингээд аваад үзэх юм бол ер нь сүүлийн хэдэн жилд бол одоо манай шийдвэр гаргах чи тэрэн дотор бол одоо жишээлбэл улсын их хурл. Улсын их хурл маань бол ингээд нэг чуулган дууссаны дараа эсвэл одоо дараагийн чуулган нээхийн өмнө бол энэ удаагийн чуулганаар биднес төчнөөн хууль баталж гаргалаа, тэдэн тогтоол гаргалаа гэл ингээд тэрнийг нөгөө их сайхан ажил гэл ингээд тайлхимтэл та. Тэгвэл тэрний цаана бол одоо юу явж байгаа нөхөр зэрэг за болоо төр бол нийгэм бол одоо нөгөө юугаа иргэдийг халамжлах ёстой гэдэг нэг юм. Тэгэхээр энэ юутай бол ерөөсөө хинч одоо энэ дүгнэлтээ бол хинч маргалдахгүй тийм ээ. Нийгэм маань бол одоо халамжаа хэрэгжүүлэх ёстой гэдэг. Тэгээ халамжийнхаа бодлогыг хэрэгжүүлж байгаа нь тэргээд нөгөө нэг ямаанд өгдөг мөнгөч байд юм уу хөөгдөд өгдөг мөнгө өшөө ямар мөнгөнүүд байдгийг тэрнийг ерөөсөө нөгөө татвар төлөгчдийн өөрөөр хэлбэл баялаг бүтээгчдийн бий болгосон мөнгийг одоо нөгөө төсөвтөө төвлөрүүлж аваад дараа нь тэрнийг нийгмийн халамж нэлтэйгээр ингээд тараагаад тэрнийг бүр амтанд нь оруулчихж байгаа. Тэгэхээр энд яаж юм вэхээр за яг тэр халамжлах ёстой биднээс улсуудаа халамжлалгүй яг тий. Тэгвэл нөгөө талд бол энд халамжилж байгаа мөнгө хаанаас гарч ийн вэхээр энд нөгөө баялагийг бүтээж байгаа, үн цэнийг бүтээж байгаа хүмүүсийн хөдөлмөрөөр гарч иж байгаа гэдэг. Тэгээд энд болж байгаа бий болсон баялагийг ийшээ ойчиж өгөөд энэ хүнийг одоо үндсэндээ нэг үгээр бол хохирооч чинь гэсэн үг л байгаа байхгүй тий. Энэ хүний эрхийг нь хангахын тулд нөгөө хүнийг л хохирооч чинь гэсэн. Нэг юм одоо нөгөө эдийн засгийн эрхчлөлөг богдуулж байгаа нэг үндсэн шалтгаан эндээс гарч ирсэн. За хоёр дахь юм байна. Хоёр дахь юм юу гэхээр зэрэг байгаль орчныг хамгаална гэл. Одоо нэг урт нэртэй хууль ингээд юм гарч ирдэг шүү дээ тий. Зүйтэй тэр одоо байгаль орчныг хамгаалахтай бол хэн маргалдах юм? Монгол хүн бол угаасаа бол одоо байгальтай бол хайртай одоо нөгөө тэгж өөх түүхээ ярих юм бол одоо нөгөө эзэн Чингис хаанаас ахуулаад одоо тэ нөгөө уулаа тагтдаг онгон Багдад тагтдаг юу яадаг гэл ингээл юм. Тэгтэл бол за одоо энэ байгалаа юу анаагаар тэнд нөгөө нэг өөрийнхөө нөгөө бүхэл байдаг өмч хөрөн цаг зав одоо бүх юм зориулаад ажиллаж байсан уурхаануудыг ухаандаа бол золиос нь гаргаж ирж шээ. Тэгээд тэнд яаж юм хөр байгаль орчныг хамгаална гэдэг сайхан уриандаар энд хөдөлмөрлж байгаа нөгөө нийгмийнхаа нэг хэсэг болцсон гишүүдийнхаа юуг нь авчиад эрхийг нь шууд хөсөлдүүлээ. Тэрлэн халдаад орчиж байгаа жишээтэй. За өөр нэг юм байна. Нийгэм тэгжүүрэн хэрэгтэй гэдэг нь. Яг үнэ. Энтэй хинч марахгүй. Тэг хэрэгжүүлж байгаа арга нь яаж юм нөхөд таамс одоо нөгөө юу гэдэг ингээд үзээрээ би нэг үзсэн өөрөө туршиж үзсэн нөгөө legal info гэдгээр ороод захиргааны тухай хариуцлагын тухай хууль гэдэг рүү ороод тэрэн дотор хурааж болно гэдэг үгийг зүгээр л ингээд тоолоод хайгаад үзэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр тэр дотор бол 17 удаа гарч байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл иргэн хүн мэдээж яриг алдаа гаргаж байгаа. Тэр гаргацсан гот нь тэрэн дээр нь далимд болоод ерөөсөө нөгөө иргэнийхээ өмчлөх эрх нөгөө эдийн засгийн эрхчлөлөөр нь шууд халтаж байгаа байхгүй.
Тэгэхээр энэ асуудлыг шийдэх гээд нэг журамтай байх гээд ерөөсөө нөгөө иргэнийхээ одоо юуруу халтчихна гэсэн үг шүү дээ. Одоо нөгөө ирэх рүү тий. Тусгай зөвшөөрөл дахиад ингэ харахад тусгай зөвшөөрөл хэрэгтэй. Энэ яаж нэг гэхээр зэрэг тусгай зөвшөөрлийн цаад бий болсон хэрэгцээ шаардлага юунаасаа гарч ирэх гэхээр зэрэг за дугаар хорооны иргэн жаргал сайхан ямар нэг бизнес эрхлэхтэй дугаар хорооны иргэн бурмаагийн эрхийг нь хөсөлдүүлж болохгүй шүү. Энийг хамгаалах ёстой. Тэгээд дугаар хорооны иргэн бурмаагийн өмнөөс төр бол нөгөө тусгай зөвшөөрлийг чинь өгж байгаа. Чи одоо байгаль орчныг охирдуулж болохгүй, өөр босод хүн амьтныг хорлуулж одоо яаж болохгүй гэдэгс гээд. Тэгээд нөгөө бурмаа гэдэг хүний эрхийг хамгаалахын тулд нөгөө шийдвэрээ гаргаад тусгай зөвшөөрлөө хийгээд тэрнийг хийхээр нөгөө эргээгээд дугаар хорооны иргэн жаргал сайхны эрх рүү ирээд тэргүй хаалтж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол өөрөө ихийн төвөгтөлд зүгээр эцэст бол энэ юу гарч байгаа гэхээр нийгмийн нөгөө гишүүдийнхээ эрх ашиг хамгаалахын тулд энэ хэсгийг нь хохироож байгаа ийм арга замаар асуудлуудыг шийдээд байгаа нөгөө эдийн засгийн Тэгэхээр түрүү оюун багш хэлээдсэн шудрага ёс гэдэг шудрага тэнцвэр яг хаана баланс жингийн тухай жин банкнд харуулж байна вэ гэдэг л юм. Сая бол шудрага ёс гэдэг чинь тоглоомын дүрмтэй холбоотой асуудал яригдж байгаа шүү дээ. Тэгэд энэ тоглоомын дүрм нь өөрөө ямар ч тогтворгүй байдаг бас. Энэ бол айгүй чухал зүйлүүдийн нэг гэж бодож байна. Хууль эрх зүйн тогтвортой орчин ерөөсөн манай гэдэг. Ер нь манай бид эдийн засгийн одоо бизнесийн ч гэдэг юм уу орчин бол ерөөсөн энэ засгийн газар солигдохоор одоо юмаа төлөвлөн тий. Хэрвээ засгийн газар 2 жил бол унах юм бол тэгэл тэр бизнесийн төлөвлөгөө нөгөө нэг эрх зүйн орчин бол ерөөсөө тэгээд тэр засгийн газартай хамт байхгүй болдог тий. Ерөөсөө нөгөө хууль эрх зүйн орчны тогтвортой байл гэж ерөөсөө байхгүй. Татвараа гихтчихэл ингээл байнга одоо нэр төрлийн нэмэгдүүлээд идэг ч юм уу тий. Эсвэл бол одоо жишээлбэл саяхан гарч ирсэн нэг жишээ л да өнгөрсөн хавар байна да. Энэ илс хайрганы үйлдвэрүүдийг ерөөсөө нэг өдөр ямар ч мэдээлэл одоо ерөөс шаардлага ямар ч альбом бичиг байхгүй зүгээр ирээл ерөөсө бүгдийг хоморголон хаас яагаад гэдэг ерөөс илүү яг ямар үндслээр хаач вэ гэдэг ерөөс илүү зүгээр бид нар мэдж чинь та нар тэгснээс сарын дараа ямар ч үндслэл шийдвэр байхгүй зүгээр ирээл зүгээр мэдсэн тийм эн чинь өөрөө нөгөө нэг тэр бизнес явуулах чи ямар ч нөгөө нэг ирээдүгөө төлөвлөх ямарч боломжгүй байхгүй тийм эн чинь өөрөө энэ хууль эрх зүйн тогтвортой байдал гэдэг чинь ер нь бизнесийн орчинд бол хамгийн чухал юм байдаг. Тэгэхээр энэ саяын нөгөө нэг ярьсан юм дээр одоо нэг юу нэмж хэлэхэд ингэдэг л да. Сүүлийн үед бол нэг тун муу хандлага манай нийгэмд ажиглагдаад байгаа. Одоо ялангуяа хууль тогтоогчдын донд хэднээс болоо тийм. Тэгэхээр юу гэхэд зэрэг хуучин одоо бүр таашаа 90 оны донд үед бол одоо ямар үйл ажиллагаа зөвшөөрч болох хийж болох вэ гэхээр хуулиар хориглоог болвол энэ хийж болно гэдэг ингэдэг концепцээр юм явдаг байсан чинь одоо сүүлийн хэдэн жилийн энэ олон хууль гараад хэдэн олон тусгай зөвшөөрлөөр яасан одоо ямар юм руу орж ирэх вэ гэхээр зөвшөөрсөн бол зөвшөөрнө. Зөвшөөрөөгүй бол хориглоно. Хуучных нь бол хориглосныг нь бол хийж болохгүй хориглоогүй нь бүгдийг болно гэж хэлсэн. Тэгэхээр одоо нөгөө тэр олон тооны тусгай зөвшөөрөл гэдэг юм чинь гарч ирээд байгаагийн одоо суур нь энд гарч ирээд байгаа байхгүй. Бид ингээд яриад л байна л да түрүүнээс ширхтчлээ байгаа гэж яг үнэхээр хэдэн улс орноос бид хэдд нь яваад бид энэ асуудлыг хүндэж яриад байгаа юм бэ гэдгээ илүү хүмүүстэй хүргэл гэж бодоод байна. Тэгэхээр энэ яг энэ эдийн засгийн эрх чөлөөний асуудал бол улс орнуудад гадаад олон улсын хэмжээнд бол их чухал асуудал тооцогддог юм байл л да. Тэгээд биднээс хийж үзснээр бол энийг бол ингээд энэ эдийн засгийн эрх чөлөөг нь бүр тусгай тоон хэмжиж болдог ийм гэсэн хэлбэрт оруулаад их судалгаа олон газар судалгаанууд хийдэг юм байна. Улс орнуудыг жил ингээд ирэмблээд ингээд гаргацсан байдаг юм байна. Нэлээд хэдэн юмнууд байлаа. Жишээлбэл одоо нэг Канадад төвтэй Фрейзерийн институтийн хийдэг судалгаа байж байгаа. Америкт төвтэй нэг Heritage Foundation гэдэг ингээд байж байгаа. Өшөө бас нэг катог л үү те ингээд байж байгаа. Манай улс бол бас идэвхтэй оролцдог нөгөө өрсөлдөх чадварын судалгаа гэдэг юм байдаг тийм энэ юмнууд. Тэгэхээр энэ дундаас бол биднес бол яг нөгөө тэр Канадын Фрейзерийн институтийн юг судалгааг авч үзээд байгаа юм л да. Тэгэхээр энэ дээрс ингээ харахад зэрэг 100 одоо 14 оны тэдний хийсэн судалгаагаар бол Монгол бол юуны одоо 150 судалгаанд хамрагдсан 152 орныг 10 баалын шкалтай гэдэг юм одоо тийм индексээр хэмжихэд Монгол бол 152 орноос 97-д орчихсон.
жишээ 77-д орчихсон байна. Тэгээд тэр судалгаанд хамрагдсан улсуудаа ингээд 4 ангилт хийсэн байгаа байхгүй юу? Хамгийн одоо их эрх чөлөөтэй, тэгээд гайгүй эрх чөлөөтэй, тэгээд баг зэрэг эрх чөлөөтэй, тэгээ эрх чөлөөгүй гэдэг ингээд хийсэн. Би таана. Тэгэхээр Монгол бол нэг баг зэрэг эрх чөлөөтэй гэдэгт нь орж ирж байгаа байхгүй юу? Доороосоо хоёрт нь. Сүүлийн жилүүдэд ер нь манай янз бүрийн судалгаануудын үзүүлэлтүүд ер нь жоохон доошлоод байгаа хандлагатай л байгаа юм л бид хэвлэлийн эрхчлөөтэй байсан бол хагас хэвлэлийн эрхчлөөтэй болсон авилгалынхаа төвшнөр бид бас ямар төвшөнд явж байгаа гэдгийг хүмүүс маань мэдчихэе. За эдийн засгийн эрхчлөөний тухайд баг эрхчлөөтэй гэдэг ийм ангилал байна гэхэлэр багасч юм те гэдэг. Тэгэхээр зэрэг яг энэ судалгаан дээр өөр ямар үзүүлэлтүүд онцолж бас хэлж болох бол гэж зарим нэг жишээнүүдийг нь аваад үзэх юм бол одоо эдийн засгийн эрхчлөө их бага улс оронд хүмүүсийн насжилт нь өндөр байдаг юм байна гэдэг юм уу. Иймэрхүү нааштай үзүүлэлтүүд байна. Тэгэхээр бизнес эрхлэх эдийн засгийн эрхчлөө өөрөө их байх нь эргээд хүн амдаас ямар үр нөлөөтэй байдаг юм бэ гэдэг илүү үзүүлэлтүүдээс наривчлж хэлж болох байх гэж бодод байна л да. Энэ дээр яг би түрүүний нөгөө Fraser Institute-ийн дээр нэмэт хэлэхэд тэр Heritage Foundation гэдэг байгаа тийм. Тэр foundation-ы хийсэн судалгаагаар болохоор Монгол улс нөгөө 100 хэд бараг 70 орн байсан байгаа тийм. Тэрний дотор бол 97 илүүтэй тэрэнд нь. Яг хөө дундчлаад ингээ харах юм бол гайгүй юм шиг харагдаад байгаа дунд 50-д зохиод байгаа юм шиг мөртлөө яг жинхэнэ нөгөө эдийн индексийг ингээд эренблээд ангилаад ингээ үзэхээр тэр Heritage Foundation-ы судалгаагаар болохоор Монгол эдийн засгийн эрхчлөө байхгүй гэдэг рүү орсон байгаа байхгүй юу? Тэр бүр байхгүй гэдэг юм те. Тэр энэ бол бидэнд юу хэлээд байна вэ? Энэ аргачлал нь бол тэр олон улсад зөвхөн Монгол зориулаад хийсэн аргачлал биш те. Одоо бүх орнуудад тэр судалгаанд хамрагдсан 150 хэдэн орнд тохирж байгаа аргачлал те. Хоёрдугаар олон жил дараалаад ингэж хийж байгаа. Тэрдээс бол Монголын муухай юм уу, сайхан юм уу харуулъя гэдэг тийм өнцгөөс бол хийж байгаа биш л байгаа байхгүй тийм. Тэгэхээр бидний хувьд бол энэ индексүүд бол их олон юм хэлж яана гэж ингэж бодоод байгаа. Fraser Institute-ийн аргачлал нь бол юу яасан бэ л да. Эдийн засгийн эрх чөлөөний индексийг нь бол үндсэндээ 25 индексээс бүрдүүлж байгаа. Тэрнийг бол 5 ангилсан байдаг. Нэгдүгээр одоо 5 ангилсан гэдэг нь энэ юун дээр дэлгэцэн дээр гаргах арга байна уу үгүй байна уу те. Тэрэн дээр 5 ангилт нь бол одоо засгийн газрын хэмжээ гэдэг байгаа. Тэр нь одоо биднес нэг өөрсдөө хэлээр бол биднес нэг данхар засгийн газартай данхар засахтай болчлоо биднес гэж яриад байдаг. Тэрийг нэг том бүлэг индекс болгоод авч үзсэн байна. Дээр нь хууль болон өмчлөх эрхийг нэг бүлэг болгож авч үзсэн байна. Тэгээд мөнгө түүний нийлүүлэлт гэж байгаа. Энэ гурав дахь нь. Тэгээд худалдаа одоо хөрөнгө оруулалтын эрх чөлөөний индекс. Тэгээд төрийн зохицуулалт гэсэн. Ийм тав байгаа даа. Энэ тав нь бол дотроо 24 индекс хуваагдсан байгаа байхгүй тийм. Энэ талаар бол манай энд оролцож байгаа улсууд бол өөрийнхөө байр суурийг илэрхийлэх байх гэж бодож байна л да. Хамгийн энэ дээр нөгөө яагаад гэдэг нэг асуулт байгаа шүү дээ. Яагаад одоо яг энэ индексүүд гарч ирж байгаа. Яагаад энэ засгийн газрын бүтэц өөрөд анхаарах тухай асуудал яг эдийн засгийн эрх чөлөөд орж байгаа вэ гэдэг. хамааруулж олгоод байна. Яа тэгэхээр мэдээж төр гэдэг чинь хүмүүс ажиллана тий төрд ажиллаж байгаа хүмүүс ажиллана. Тэд нар цалин чинь ямар нэг урсгал зардал гарна ингэж явна. Тэгэхээр төр өөрөө баялаг бүтээдэг биш. Төр бол баялаг бүтээдэггүй. Тэгэхээр төр юунаас санхүүжих вэ? Татвараас санхүүжин тий. Тэгэхээр бас иргэдээсээ санхүүжиж байгаа байхгүй. Тийм учраас тэр санхүүжихийн тулд хинээс тэгвэл татвар авах вэ? Хинээс тэр мөнгөө авч санхүүжүүлэх вэ? Тэгэхээр нөгөө мэдээж хоосон хүнээс юм авч чадахгүй байх тийм. Баялаг бүтээж байгаа хүнээс л юм. Тэгэхээр энэ утгаараа индекс болгон цаана утга агуулгатай логиктой зүйлүүд байгаа. Түүнээс биш бүх зүйлийг оруулаад тавьж байгаа зүйл биш л дээ. Жишээлбэл хууль бүх хүний өмнө тэгшэрхтэй байх хэрэгтэй тийм. Гэтэл оюун багшийн яриад байгаагаар улаан гэрлэр нэг жип гараад явсан чинь жип учраас одоо уучлаа явуулчих. Хэм бол энд нөгөө шудрагчтын гэдэг ойлголт шиг байхгүй болчих жоохгүй. Тэгээд эдийн засгийн эрх чөлөөний нэг гол бас нэг асуудал нь тэр хүний эрх чөлөөтэй их холбоотой л доо. Тэгээд хүний эрх чөлөө гэдгийг бол олон улсын тэр нөгөө байгууллагын тодорхойлолтоор бол олонхын эрх ашигын үүднээс цөөнхийн эрх ашиг хязгаарлагдах ёстой гэж ойлгох нь буруу. Тий. Ерөөсөө тэнд хэдэн хүн амьдарч байна тэр бүгдээрээ л одоо эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол 10 хүн байлаа гэхэд 8 нь одоо 8-ын эрх ашигт нийцээд 2 нь хохирч явах юм бол энэ эрх чөлөө биш. Аруула
одоо хангалттай сэтгэл хангалуун байх юм бол энэ бол эрхчлөө. Тэгээ манай улсад эдийн засагт өнөөдөр нэг гараад байгаа их одоо эрхчлөө боогдуулсан асуудал бол энэ зөвшөөрлүүд. Тэгээд тэр зөвшөөрөл нь болохоор төрийн одоо юутай бол өмчтэй бол давуу эрх идлээд байх жишээний тийм ээ. Тэгэхээр ийм байлээ. Ингээд судалгаанаас ажиглахад монопол байдал бий болгох чинь ерөөсөө эрхчлөөний эсрэг асуудал шүү дээ. Монопол хичнээн байх тусам бусдад эрх нөгөө зах зээл дээр оролцож байгаа хүмүүсийнх нь бусад субъектүүдийнх нь эрхчлөө. Тэгэл ерөөсөө нэг газар тусгай эрх өгчдөг. Бусд нь ерөөсөө тэр бизнесийг хийхээр зэрэг тэрүүгээр нь хаачдаг. Тэгээ ямар ч өрсөлдөөн байхгүй. Тэгээд нөгөө бусдынх нь юу зөрчигдөөд байна гэдэг бол энэ үнэхээр одоо их хор уршигтай ийм байдал бол бий болоод байгаа. Тэгээд хараа зөвшөөрлийг өгөхөөрөө нэг тийм сонин стандарт, сонин норм бий болгоцсон. Монгол улсад одоо юу гэдгийг за би өөрөө нөө боловсролын салбарт ажилладаг гэдгээр энийг бас боловсролын салбар дээр нэлээд мэдрээл байна л да. Одоо эрдмийн зөвлөл хамгаалах эрдмийн ажил хамгаалах зөвлөл гээл тэ. Салбар болгонд нэг байна. Гүцээ 2 дахь байж болохгүй, 3 дахь байж болохгүй. Гэвь монопол ирэх тогтоогод өгчөж байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр нь өөрөө монопол юм чи монопол байхгүй яах юм. Тэгэхээр тэгээ хараад те монопол юм чи ирэхэд идэх эрх нь бол олшрол нэмэгдээл яваад байгаа шүү дээ. Тэр хэмжээгээрээ олон судлаачдын эрх ашгийг хаах, боогдуулах ийм үр дагавар төрдөг. Тэгэхээр юунаас айх юм бэ? Яг л зах зээлийн эдийн засаг чинь өрсөлдөөний зарчим дээр л хөгждөг юм чинь хэн чадаж байгаа нь, хэн одоо хийж чадаж бүтээж байгаа нь тэр харилцагчаа аваад тэр орлогоо бүтээгээл тэгэл явна уу гэхээс биш зүгээр л дээрээс нь яамнаас нэг байх хэвээр гүцээ бусд нь болохгүй. Энэ ч л одоо нөгөө бизнес эдийн засгийн эрхчлөөг боогдуулж байгаагийн их тод жишээ шүү дээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд бид бас гадны хөрөнгө оруулалт татварчийн за үүнээс улбаалаад бас бидэнд орж ирэх $10 буюу валютын нөөц маань татварч байгаа. Үүнээс улбаалаад эдийн засгийн хүндрэл, за валютын ханшийн чангарал, инфляц гэд бидэнд бас эдийн засгийн сөрөг үр дагаврууд аль хэдийн илрээд эхэлсэн. За үүний эсрэг засгийн газар ямар арга хэмжээ авах талаар зам үн төсөв үнэхээр хэтэрсэн байгаа. Хэд халамжилсан, хавтгаарсан ийм нийгмийн бодлогоудаа бид бас хумих хэрэгтэй байна. Ингэснээр бас эдийн засгаа илүү эмгэгцэгцтэй болгож зөв голдрол руу оруулах юм байна гэдэг ийм зүйлүүдийг ярьж байгаа. Гэхдээ бид үнэхээр эрхчлөөтэй байж чадахгүй байгаа гэсэн ийм тохиолдолд яаж энэ асуудлаа зөв замд нь оруулах юм бэ гэдэг энэ асуудлыг эргээд хэсэг хормын дараа студид үргэлжлүүлэн ярилцах болно. Цагаарын чиглэлийг сонгоож ядууш таахын баярлалаар бид энэ удаад эдийн засгийн эрхчлөө Монгол улсад ямар байгаа юм. За энэ нь өөрөө эргээд эдийн засгийг хямралаас гарах ямар арга зам байж болох юм бэ гэдэг энэ асуудлын хүрээнд хилцүүлэн өрнүүлж байгаа. Тэгэхээр түрүүн гаргасан бид 152 орноос 77 дугаар рэмплэгдэж байна гэж Америкийн нэгдсэн улсын гаргасан судалгаагаар бол бүр 97-д байна эрхчлөөгүй гэж. Тэгэхээр зэрэг өөр ямар одоо үзүүлэлтүүдээр бид ямар төвшөнд байгаа вэ гэж яг энэ судалгааг хараад үзэх юм бол бид ямар төвшөнд байгаа гэж нийтдээ 5 одоо гол үзүүлэлтүүдээр гэдэг юм англиар гаргасан гэж байна. Тэгэхээр яг тэрнээрээ бид юунээр нь илүү анхаарах хэрэгтэй. За нөгөө тэр түрүүний Фрезерийн институтын гаргасан судалгаанд бол 24 индексээр ингэж явсан байгаа. Тэрэн дотроос бас Монгол бол сайн 10 баллын одоо индексээр бол одоо 18, 9-ийг авсан 2-3 үзүүлэлтүүд байж байгаа. Жишээлбэл одоо орлогын албан татврын дээд хэмжээ гэж байна. Энэгээр бол 10 оноо авсан байх жишээтэй. Өмч хөрөнгөө зард борлуулахад тавьдаг хязгаарлалтууд гэдэг дээр бол их чөлөөтэй байна гэдгээр их авсан байна. Гадаад валютын данс эзэмшиж болдог эрх гэдгээр бол их либерал гэж авсан байна. За гадаад худалдаанд ногдуулдаг тарифын хэмжээгээр бол боломжийн хэмжээнд гэсэн байна. За тэгээд хувийн секторын зээл олголт зээлийн хүнд тавьдаг хяналт эднэс гэдгээр бол нэлээд чөлөөтөд орсон байна л да. За энэ бол сайн тал нь. Муу талууд нь юу байна вэ гэхээр зэрэг 10 баллын скалаар жишээлбэл одоо бие даасан хараат шүүх гэдгээр одоо хараат бос шүүх гэдэг энэ үзүүлэлтэр бол 3.1-ийг авсан байх жишээтэй. Энэ бол одоо 10 баллаар чинь бүр их дэндүү их доогуур байна гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо биднээс энэ эдийн засгийн эрх чөлөө, эдийн засгийн өсөлт гэдэг маань зөвхөн одоо засгийн газар их хурлын асуудал биш болцсон шүүгч болгоны
одоо тэднээсээс хамаардаг юм болчихсон байж штэ тийм ээ. За тэгтэл бол одоо шүүхийн өмнө тэгш байх зарчим гэдэг түрүүний нөгөө яадаг шодрог байна уу гэдэг энэгээр бол 3.1 баалгацсан байж байгаа жишээтэй. Зүгээр одоо юун дээр бол тарифын бус хязгаарлалтууд одоо импорт экспортын үйл ажиллагаанд зохицуулт хийдэг юм байна. Тэрний өртгөн гэдэг нэхэр зэрэг 2.93-ыг авсан байх жишээтэй. За бизнесийн шаардлагаар хөрөнгө мөнгө ажил хүчээ шилжүүлэх, нүүлгэх, оруулах, гаргах боломж гэдгээр бол 10 баллын скалаар бол 4.3 авсан байх жишээтэй. Яг нөгөө нэг саний хөвлөөр эднээс яриалаад нэг бахан гадны хүмүүсүүдийг саатууллаа барьлаа энэ дээрээ гэдэг юм байна. Ингээл эргээвэл энэ болгоом чинь ингээд тооцогдоод ингээд яваад байна л да. Тэгээд ер нь бол энэ юуны олон улсын судалгааны байгууллагуудаар хийсэн юугаар одоо тэр судалгааны дүгнэлтэнд бол нэг анхааруулжтай нэг юм байгаад байгаа. Тэр нь бол юу гэхээр зэрэг эдийн засгийн өсөлтийг жишээлбэл одоо эдийн засгийн эрх чөлөөний индекс нь ингээд ямар хамааралтай байна уу гэдэг ингээд үзэхээр зэрэг эдийн засгийн эрх чөлөөний индекс нь өндөр байгаа орос болонд бол эдийн засгийн өсөлт бол өндөр байгаа. Эдийн засгийн энд юуны эрх чөлөөний индекс өндөр байгаа улс орн болгонд бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ өндөр байна. Эдийн засгийн эрх чөлөөний индекс өндөр байгаа улс орн болгонд хүний наслалт хүртэл өндөр байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ерөөсөө эдийн засгийн эрх чөлөө маань бол эрх чөлөө гэдэг маань бол энэ өнөөдрийн эдийн засгийн хүндрэлээс гарах одоо гол түлхүүр маань юм биш юм байгаа гэдэг л одоо энэ дүгнэлт эндээс гарч иж байна л да. Тэгэхээр лекцэнд бас мэдээлэл үзүүлж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүн, за хүн амын насжилт нь ямар байгаа юм, тухайн орны эдийн засгийн өсөлт нь ямар байгаа ингэж манай улсын тухайд энэ жил бол төсвөө хөнцөн, дээрээс нь мөнгөний бодлого өнөөдөр хатууруулчлаа. Тэгэхээр эх онд бол эдийн засгийн өсөлт нааштай дээшээ байна гэдэг гордлого бол бас тасарч байгаа шиг байна. Тэгэхээр бид бол хүндхэн бүсэж хангасан жилүүдийг өнгөрөөх нэ гэдэг ийм төлөв хандлагатай байгаа шүү. Тэгэхээр үнэхээр ийм судалгаа байна. Судалгааны үзүүлэлтүүд ийм индикаторуудыг зааж ийн гэж. Тэгэхээр энэ дээр үндэслээд бид эдийн засгаа дээшлүүлэх илүү нааштай болгох ийм одоо эмчлэх гэдэг юм уу да хэрвээ өвдцэн гэж тооцох юм бол ийм арга зам нь байгаа мó гэж энэ дээр манай оролцогчид одоо ямар тайлбар ямар арга замуудыг хэлж болох вэ? Бас нэг хэмждэг нэг чинь ер нь хүмүүсийн ихэнхийнх нь олж хардггүй бас нэг төрлийн бизнест оролцоо бол энэ төв банкны оролцоо байдаг л да. Тэгэд ихэнхдээ хүмүүс тэрийг нэг олж хардггүй төв банк ер нь зүгээр л тэгэл нэг банкудтай харилцаад байж идэх газар гэж ойлгоод юм шүү. Одоо миний бодлоор бол яг Монгол банкнд одоо манай Монголын төв банкны бизнес дэх оролцоо бол маш өндөр байгаа гэж би хувьдаа боддог. Үн тогтоох тэр процесст төв банкнаас оролцдог тий. Зээл олголт тий 8% зээл гээл төв банк оролцдог тий. Маш хэмжээний мөнгө одоо жишээлбэл гадаадын хөрөнгө оруулалтанд 50% буураад экспортод буурчаад тахад нэмээд бараг 4 их нэж ах мөнгө хевлээд хүнд хөтөржүүлэх хөтөлбөр мөнгө хевлээд одоо зах зээлд нийлүүлж идэх ч юм уу тий. Яг энэ одоо жишээлбэл sound money гэдэг бүр тусдаа индекс болоод орцсон л байна л тий. Ер нь мөнгөний бодлого нь ямар байгаа, тэгээд тэрнээсээ үүдсэн инфляц нь ямар байгаа тий. Тэгээд ерөнхийдөө би бол бас энэ өнөөдрийн хямралын бас нэлээд томоохон хэсгийг бол Монгол банкнаас үүдэлтэй гэж би бол ойлгож байгаа тий. Энэ бол маш том эдийн засагт төрөөс оролцож байгаа оролцооны нэг хэлбэр. Энийг ихэнх хүмүүс олж харддаг. Эдийн засагт бүрэн оролцоо гэдэг асуудал яг хөндөгдөж байгаа шиг юм тий. Тэгэхээр эдийн засаг төр ямар үед ямар нөхцөлд оролцдог вэ гэхээр зэрэг хувийн хвшлийн хийж чадахгүй хэмжээний одоо тийм хэмжээний томоохон төсөл хэрэгжүүлэхэд бол товын хвшил хийж чадахгүй юмн дээр төр бол Монголд хэрэгтэй гэж үзэж байгаа бол заавал оролцож дараа нь үр ашгаа өгөөд эхлэнгүүд хувьчлах замаар буцаагаад төр эдийн засгаас гарах ч гэдэг юм уу аргуудыг бол хэрэгэлдэг. Зөвхөн манай орны хувьд бол зах зээлийн эдийн засаг шилжээд одоо тэр нөгөө энд харьцуулаад байгаа олон орнуудтай харьцуулах юм бол богинохон хугацаанд бид нэр төлөвшөж гин явцын дунд бас бид нарт алдах онох юм бол байна. Зөв хамгийн одоо эрх чөлөөгөө идлээд бид нэр ингээд яриа сууж байгаа нь бол бас их том алхам гэж бодож байна. Хаана юу болохгүй байна уу гэдгийг өөрөө өөрсдийнхөө санааг илэрхийлээд явж байна. Зөвхөн Монгол банкны хувьд бол би арай өөр бодолтой байдаг. Эдийн засагт одоо төсвийн бодлогын нөлөөгөөр тэр цацсан, тэр халамжийн, тэр одоо мөнгийг нийлүүлсэн
нийлүүлэлт инфляцид нөлөөлөд ахаар буцаагаад хатуу бодлогоор нөгөө мөнгийг буцааж авах, хурааж авах ажиллагаа эрхэлдэг. Зүгээр саяны тэр нөгөө дөрвөн их найт төгрөгний асуудлын хувьд бол яалтчгүй үн докторжуулах гэдэг утгаараа цөөхөн салбарт бүр тодорхой барилга, уул уурхаач гэдэг юм уу ийм салбаруудад л хуваарлцсан. Энэ нь ахаал бас бусад салбаруудыг хохироход хүргэсэн одоо асуудал бол бас л мөн л дээ. Тэгэхээр юм хоёр талтай гэдгийг бас бид нэр мэднээр байна тийм ээ. Аливаа нэгэн авж байгаа эдийн засгийн арга хэмжээ үр дагавар нь эсвэл тэн дотор сайн үр дагаварч байгаа, сөрөг үр дагаварч байгаа, аль нь давамгайлж ийнэ гэдгээс хамаарат энэ арга хэмжээ зөв боллоо, буруу боллоо гэж ярина шүү дээ. Тэгэхээр аль болохоор л авж байгаа арга хэмжээнд эерэг үр дагаврууд нь давамгайлж авах юм болов гэдэг тал дээр бас бид нэр анхаарч дүгнэж хэлэх байхаа. Тэгэхээр яг наадхи чинь одоо энэ хариулт нь бол энэ индексийн асуудал болоод байгаа байхгүй. Биднес нөгөө аль нь давамгайлж ийнэ вэхээр энэ индексээр ингээд үзэхэд жишээлбэл одоо нөгөө мөнгө ба түүний нийлүүлэлт гэдгээр Монгол бол нөгөө судалгаанд хамрагдсан 152 орноос 103-т нь явж байгаа байхгүй. Нөгөө дунджаараа болохоор нөгөө 77-д явж байсан шүү дээ. Одоо 103-т энэ яг мөнгөний нийлүүлэлтийн ихэр зэрэг. Тэгэхээр энэ маань дор хаяж бол одоо энэ индексийн аргачлал нь бурууч байж магадгүй тийм ээ. Зүгээр тэрнийг нь бол биднээс дахиад шалгахад нотлох хэрэгтэй байна. Энэгээр харахад зэрэг сөрөг тал нь их байна гэдэг нь эмлүүл ороод байгаа байхгүй. Тэгэхээр дахиад сая нөгөө нэг төсөө санхүүжүүлдэг датасууд гэдэг чинь нөгөө засгийн газрын хэмжээ рүү орсон. Тэрний чинь индекс болгоод гаргачаад байна л да тийм. Энэгээр болохоор зэрэг бас нөгөө нэг доошоо нөгөө эдийн засгийн эрхчлөлөг чинь хуугдуулж байгаа энэ тал руугаа орчод байгаа байхгүй тийм. Харин Бормоо агш бол энэ дээр өөрөө бас нэг ондоо бодолтой байдаг юм билээ тийм. Тэр талаараа бодвол хэлэх байлгүй тийм үү? Ерөөсө баялагын хуваарлтын эрх мэдэл хийнд байна гэхээр зэрэг ерөөсө ингээл төрдөө шүү дээ. Тэгэхээр энэ баялагыг одоо нөгөө төсвөрөөр дамжуулаад хуваарлж чинь, нийгмийн халамжаар дамжуулаад хуваарлж чинь, нийгмийн даатгалын сангаараа ингээд дамжуулаад хуваарлж чинь. Тэгэхээр энэ хуваарлтаа бол одоо оновчтой үр ашигтай болох асуудал хамгийн чухал асуудал байгаа л да. Тэгэхээр төсвийн зардлын хувьд бол манад бол одоо нөгөө үр ашиггүй зардал ерөөсөө нөгөө хэрэглээний зардлыг ч ерөөсөө автомат зардал гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр энэ инфляц өсгөр зэрэг хэрэглээний зардал тэртээ тэргуудаа ингээд автоматически өсөв. Тэгээ одоо хөрөнгө оруулалтын зардлыг танах байдалд одоо өнөөдөр засгийн газар хүрчээд байж байгаа шүү дээ. Энэ нь бол эргээд нөгөө бизнесийн хөгжилд эдийн засгийн өсөлтөнд эргээд бол ингээд саад болох асуудал байж байгаа. Түрүү одоо яригдаад байгаа нийгмийн халамжийг бол нөгөө автгааруулсан. Одоо бол бас нөгөө хумих харах хэмжээ авч эхлэх гэж байна. Гэхдээ одоо хумихтаа бол бас яг одоо ямар халамжийн хумих вэ гэдэг асуудал дээр бол илүү одоо оновчтой арга хэмжээ авах хэрэгтэй л дээ. Тэгэхээр зэрэг нөгөө зорилтод бүлэгтээ бол одоо хүргэж чадахгүй нийгмийн халамжийг ингээ хавтгааруулж олгодог. Сар болгон иргэн болгондоо 21 мянган төгрөг өгөөл тийм ээ. Тэгээ яг энэ асуудлыг ярьж байгаа үед нэг залуу бол нэг хурал дээр босоод бүр хэлжсэн л намайг битгий тэжээгээд байгаа чи би ажил хиймээр байна. Надыг битгий тэжээмэл амтан болгооч. Тэгээ манай хамаатнуудыг битгий тэжээгээд байгаа чи. Тэгэхээр энэ яг халамжийг бол хатгааруулаад олгоцсон алдаагаа бол ерөнхийдөө бас суралцсан, сургамж авцсан. Энэ цаашдаа бас юу яах бах, залруулагдах бах. Гэхдээ энэ эдийн засгийг ингэж одоо төсөв хомигдаад ингээд зардал орлогоо хомчлаа гэдэг чинь эдийн засгийн өсөлтөнд бол сөрөг нөлөөтэй. Хэрэглээ нэмэгдчихэж үйлдвэрлэл өргөжчиж эдийн засаг өсөх ёстой. Гэтэл бид нэр ингээд хэрэглээгээ ингээд нөгөө орлогоор нь дамжуулаад хомчхаар зэрэг эдийн засгийн өсөлтийг бол яалтчгүй хомих байдалд оруулсан. Тийм учраас танах юмнуудаа учрыг одоо зөв ялгаж салгаж танах хэрэгтэй. Олон улсын туршлагач байж л байна. Ер нь одоо ингээд хэрэглээгээ нэмээд ирээрээ өсгөөрэй гэж тэгэнгүүт одоо нөгөө цунами Японы одоо ингээд эдийн засагт ингээд нөгөө нэг доктортой болчих гээд байна, жаахан унчих гээд байна. Одоо хэрэглээгээ жаахан нэмэгдэвэл хэрэгэлдэг юм уу да хэрэгэл тансаг хэрэглээгээ хэрэглэнгүүт Японы ард түмэн аялал жуулчлал ресторанд ороод ингээд эхлэнгүүт эдийн засгийн өсөөл ирж байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглээг хомсон тэр нөгөө орлогыг хомсон энэ таамалт бол эдийн засгийн өсөлтөнд сөрөг нөлөө үзүүлнэ. Тэгэхдээ энэ дээр нэг анхааруулж хэлэх юм за ганцаараа яриад ах шиг байна. Зөвхөн хэрэглээнд хандах манай хүмүүсийн хандлага бол бас ярих нэг тусгай сэдв шүү. Энэ дээр нэг юу жишээлбэл 8% зээл ипотекийн зээл. 62 мянган хүнд ипотекийн зээл олгоцсон. Тэгэхээр тэр хүмүүс яах вэ гэхээр нөгөө 8% болгож буурсан шүү дээ. 8% болгоод буурсан, байрны үн өссөн. Яг өмнө нь 16%-аар зээл авч байгаад яг адилхан хэмжээгээр төлж байгаа шүү дээ.
эдийн засагт үнгүй юм гэж байдгүй. Яг нэг хоос нь нэг самнаас авч явал энэ самнаас аваад энд ус хийхэд энэ сав хагасрах байхгүй хоосрно. Тэгээ энийгээ дагаад худалдаа авах чадвар чинь буурна. Шууд буурна. Тэгэхээр худалдааны салбар жижиг дунд бизнес эрхэлж байгаа тэр хүмүүс чинь өөрөөр хэлбэл ашиггүй болж эхэлнэ. Тэгэхээр яг хүмүүсээ сомготгоол гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нар нэг савнд байгаа зүйлээ бас юуг олж хараад юу олж харахгүй байгаа зүйлүүдээ бас олж харах ёстой юм шиг санагдаад байна. Нөгөө талаасаа үн докторжуулах хөтөлбөр байна. Үн докторжуулах хөтөлбөр дээр бүх компаниудад үн докторжуулах хөтөлбөрөөс татаас өгснөг үйл үгүй байхгүй. Нөгөө төртөө хамтарч байгаа нөгөө нэг том компаниудтай өгөөд жижиг компаниудад өгөхгүй. Ингээд шудраг бүрсгэлтэн бий болгоно. Тэгэхээр жижиг компаниуд чинь мэдээж тэнд мөнгө авсан компанитай шудраг бүрсгэлж чадахгүй шүү дээ. Дампуурах хэрэг гарна. Дахиад ажилтгууд бий болно. Энэ мэтээр эдийн засгийн эрхчлөлөө чи өөрөө хумигдчих гэж. Тэгэхээр төрөөс ямар нэгэн байдлаар татаас өгөх тусам эдийн засгийн эрхчлөлөө нь өөрөө хумигдаад эхэлж байна. Тэгээд түрүүний оюун багшийн хэлж байгаа тэр нөгөө халамжийг одоо үргэлжлүүлээ одоо яаж хэрэгжүүлэх одоо тэр танахаа арга замаа зөв болов гэж хэлж байгаа шиг байна дээ тий. Тэгэхдээ зарим тохиолдолд миний харж байгаагаар бол сонголт байхгүй байгаа байхгүй. Юу гэхээр зэрэг энэ бол төрийн одоо нөгөө төрчин өөрөө баялаг бүтээгч биш гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ хүнээс аваад имлүүд өгж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө юм бүтээдэг хүнээ амьд үлдээе гэж одоо бол ингээд нөгөө тийч хөдлөхгүй болох ч нөгөө захиалдаг бүр байдаг ч нөгөө ширэнд орцсон гэдэг тэр шиг болчоод тэгсэн энэ мөнгө өгье гэж ингэж яриад байхад зэрэг чинь эхлээд энэ нөгөө баялаг бүтээдэг хүнээ мөнгөтэй болгомоор байгаа байхгүй тий. Хоёр дахь арга бол юу гэхээр тэр тарааж байгаа арга нь бас эргээд эдийн засагтаа зүгээр буцаж шингэдэг арга руу хэмээр байгаа байхгүй. Хүүхдийн мөнгөд ингээд зэрэг чинь нөгөө наран туул руугаа явдаг, тэрийгээ дагаад нөгөө юу руу явдаг. Тэгээ эсвэл нөгөө архины үйлдвэр эдэнс гэдэг нөгөө зөндөл явдаг шүү дээ. Тэр энийг нөгөө хуримтлал руу оруулдаг байдаг. Тэр арга замаараа төсөөс гарч байгаа мөнгө болгон маань эргээд эдийн засгаа тэтгдэг тийм арга замаар бас халамжаа хэрэгжүүлж болно шүү дээ. Энэ талаас нь биднээс бас бодох хэрэгтэй байгаа байхгүй. Саяхан нөгөө төсөв таны гэсэн чи аюул болгон хүмүүс ууралж илдэ. төсөв танчих юм бол наад чинь одоо балларна эдийн засгч уламд ороотно гэдэг. Миний бодлоор бол тэгж боддیں۔ Төрд орж байгаа нэг төгрөг бол дандаа үргэлждэж идэг. Харин хувийн хвшилт байгаа нэг төгрөг бол дандаа үржигдэж идэг байхгүй. Бид нэр төрийн зардлыг хэвээр нь байлгая гэж байгаа бол тэр үржигддэггүй нэг төгрөгийг олон байлгая л гэж байгаа. Хэрвээ бид нэр төрийн зардлыг багасгая гэж байгаа бол илүү олон хувийн компанид тэр нэг төгрөгүүдийг үлдээн гэсэн үг байхгүй тий. Тийм учраас бид нэр хувийн компаниудад тэр үржигддэг мөнгөний үлдээх юм уу эсвэл шууд үржигддэг тэр төрлөө мөнгөний явуулах юм уу тий. Тэр сонголт бидний бас өмнө байгаа нь болов уу гэж боддог байгаа юм тийм. Зүгээр яг энэ дээр дахиад ярьсан зүйлээ дахиад нэг арай өөр үгээр хэлэхэд төр эдийн засагт оролцохын хувьд бол оролцсон. Монгол гэдэг нэг айл байж байгаа бол бас тэрийг удирдах явах нэг төр тэгээд эрх мэдлийн бий болгодог мөнгө орлого зарлага бол байна. Угаасаа байна. Гэхдээ төр эдийн засагт оролцохдоо хувийн хвшлийн хийж чадахгүй одоо тэр нөгөө хүрээндэл оролцсноо гэхээс биш хувийн хвшлүүд хийчихэд байгаа тэр болоод байгаа тэр салбар руу зэрэгцэж төр ороод тэр өөрийнхөө давуу эрхийг бий болгоод байх юм бол энэ буруу оролцоо гэж л анхаарал. Эдийн засгийн эрхчлөө гэдэг юм үнэхээр манай улсад судалгаагаар аваад үзэхлээр зэрэг байхгүй бага байна гэж. Тэгэхээр эдийн засгийн эрхчлөөг нэмснээрээ гэдэг юм уу эдийн засгаа сайжруулах юм гарц байгаа гэдэг дээр бол бүх хүмүүсийн санаа нэг баг шүү. Бид эрхчлөөтэй ээж эдийн засгаа сайжруулах юм байна гэж. Тус бүр дээр нэг санаа сонсъё л. Жишээ нь яг ямар эрхчлөөг нэмэл эдийн засаг арай одоогийн байгаас өндөх боломжтой байна гэдэг дээр хүн болгон санаа айлвал. Нар зүтэрч. Би бол нэг зүйлийг бодож байгаа. Бид нэр бас нийгмийн бас зүг болж хараасаа гэж бодож байна. Жишээлбэл ийгэл телевиз ажилтнууд байна тий. Тэгэхээр ийгэл телевизийн ажилтнууд нэрийн утас хэрэглэх бах тий. Хоолнд орох бах. Хүүхдүүд нь сургууль цэцэрлэгт явах бах. Тэр нэг юм том баялаг бүтээгчийг дагаж дунд зэргийн баялаг бүтээгчд гарч ирдэг. Тэр дунд зэргийн баялаг бүтээгчдийг дагаж тэр ажилтнуудын баялаг бүтээх гарч ирдэг. Тэдний дагаж чинь жижиг дунд бизнес чинь явдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм шиг. Хэрвээ ийгэл телевиз байхгүй болчихвол энэ хавийн гуанцнууд ашиг нь буурах бах. Нэрийн утас хэвлэлдэг компанийн ашиг нь буурах бах тий. Тэгэхээр бид нар энэ хувийн хвшлийг дэмжинэ гэж яагаад хувийн хвшлийг дэмжих ёстой вэ гэдгээс зөв ойлгох ёстой юм шиг байна. Хоёрдугаар хамгийн гол асуудал бол бид нэр төр хариуцлагыг тооцоод байгаа. Өгтөө бол би хохирлоо гэж бодоход за би хоол идэж байгаад хохирчлоо гэж бодоход би тэр компаниар хохирлоор гаргуулахын тулд би шүүхэд хандах хэрэгтэй байхгүй. Гэтэл би шүүхэд хандахаар шүүх маань хохирлыг маань гаргаж өгч чадахгүй шүү дээ.
Өнөөдөр эдийн засгийн баялагийг хохирлыг яаж үнэлэх юм? Тэр үнэлээд тэр хохирлыг яаж тооцох? Америкт байсан бол миний нэр төрийг хутаацсан бол аль хэзээ хэдэн 10 сая доллар нэхээс суудсан байна. Тэгэхээр энэ эрхийг хамгаалж чадахгүй байгаа учраас нөгөө хүмүүс чинь төрлөө очиод байгаа хгүй. Нөгөө хян шалгалтын компани руу нэг харилцаа холбооны зохицуулах хороо руу хандаад ирэнгүүт нөгөө зохицуулах хороо чинь гомдлын барьж аваа шүүхийн өмнөөс ажиллаад. Нөгөө талаасаа ингээд ирэнгүүт нь нөгөө төрийн эрх мэдэл чинь данхаагаад тэгэнгүүт авилгал чинь гарч ирээд байгаа. Тэгэхээр бид нэр энэ шүүхээ сайжруулах хэрэгтэй. Хараат бас шүүх гэдэг өнөөдөр их хурал дээр төсөв ярьж хахад шүүхийн төсөв их хурал дээр яригдаад байгаа хгүй. Угтаа бол шүүхийн төсөв чинь их хурал дээр яригдах хэрэггүй шүү дээ. Инхээр нөгөө нэг шүүгч нар чинь хинэ халаас нь очиж чинь улс төрчдөр очиод манай төсвийг нэмээд өгөөч, миний цалинг нэмээд өгөөч гэдэг асуудал руу очиж байгаа. Энэ индексээ бид нар хамгийн гол анхаарах хэрэгтэй юм шиг. Шудраг байх гэдэг дээр. Тэгэхээр иргэдийг ерөөсөө эдийн засгийн эрх чөлөөгөөр хангана гэдэг чинь иргэдээ бол ерөөсөө тогтмол орлоготой байлгах явдал байгаа шүү дээ. Тэгэхээр орлоготой байлгах арга хэрэгслүүд бол аль ч улс оронд бол ажил эрхлэлээр хангана эхний ээлжинд. За тэгээд тэр нийгмийн даатгалын харилцаанд оруулах одоо бүр болохгүй одоо хөдөлмөр эрхлэх боломжгүй ямар ч орлогогүй тэр хэсэгт нь бол одоо нийгмийн халамжийн арга хэмжээг хэрэгжүүлэх асуудал байгаа л да. Тэгэхээр манад бол одоо хэрэглээндээ илүү анхаарал хоримтлалд одоо ерөөс анхаарахгүй байна тийм ээ. Тэгэхээр хоримтлын асуудлаар бол одоо энэ эдийн засгийн эрх чөлөөг хангах асуудал байж болно шүү дээ. Тэгээ хоримтлыг одоо хэрэгжүүлдэг хамгийн гол арга бол одоо даатгалын арга байна жишээлбэл. Энд бол би нийгмийн даатгалын асуудлыг ярихгүй бусад одоо тэр нөгөө сайн дурын даатгалын асуудлыг ярьж байна л да. Ялангуяа одоо тэр амьдралын даатгал байд юм уу сая одоо тэр боловсролын даатгал тэр хүүхдийн долгоод байгаа тэр хүүхдийнхээ мөнгийг одоо боловсролынх нь хоримтлалд оруулах юм бол одоо тэдгээр хүмүүсийн орлого нэмэгдэх ийм одоо арга хэмжээнүүдийг эхний ээлжинд бол авч хэрэгжүүлэх энэ л бол одоо төр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж үзэж байна. Яг одоо ингээд биднес ингээд нийгмийн ингээ харах юм бол 90 онд монголчууд одоо бидний сонгож авсан зах зээлийн эдийн засаг ардсан нийгэм гэдэг энэ нь ерөөсөө юугаараа давуу талтай юм гэхээр хувь хүний эрх нь өөрөө нээлттэй байх хэрэгтэй. Тэр эрхийг нь бидлүүлмээр байгаа байхгүй. Дугаар хорооны эрх нь одоо хүн чинь өөрөө бол угаасаа одоо хөдөлмөрлөөд тэндээс өөрийгөө тэтгээд ар гэрээ тэтгээд явах боломжтой. Угаасаа одоо хүн бол бусдадаа хэрэгтэй юм юу яагаад хийж өгөөд тэгээд өөрөө тэрнээс нөгөө орлогоо олдог, үнцэнээ олдог, тэрүүгээрээ цаашаа амьдралаа зарвуулж явдаг юм байна байхгүй. Энэ эрхийг нь тэр заавал том одоо нөгөө оюу толгойг ярихаа болий, нөгөө MCS-ийг одоо жишээл ярихаа болий л дээ тэ. Зүгээр дугаар орооны иргэн одоо долоон буудлын должингоо дорж байгаа ингээд ажил хийх гэхээр цаад болох болий л доо. Энэ цаад болдог юмнуудыг нь байгаль орчин гэдэг одоо нэг сайхан үнэлэн далт хийгээд би байгаль орчны талаар бол битгий гэж хэлж байгаа юм биш шүү. Зөвхөн үнэлэн далт хийгээд байгаа байхгүй. Нийгмийн халамж энэ хүн одоо өсөж өгөх гэж нэгэд доржоос нь аваад должинтуу нь одоо өгж явах жишээтэй те. Эсвэл одоо нөгөө юу тусгай зөвшөөрлөөр нь нөгөө хүний чинь аваад за чи надаас заавал зөвшөөрөл авах хэрэгтэй гэж нөгөөт нь хэд хоног гүгээл идэг чи одоо яадаг чинь. Энэ юм болгоныг нь яг дугаар хорооны иргэний эрх ашгийг нь тэр иргэнд нь эрхийн эдлүүлэх ёстой юм байна гэдэг өнцгөөс л бүх хууль дүрм журам одоо юу гэдэг тэр нь л ингээд гарч идэг. Тэгээд тэрнийгээ гаргахтаа дугаар хорооны иргэнтэй заавал ярилцдаг баймаар байна. 76 хүн одоо тэр 76-гийн чинь нөгөө шийдвэр гаргадаг чинь бол 39-оор гаргана те. 39-ийн зааланд байж байгаа нь 18 хүн бол эцсийн эцэд бол ерөөсөн Монголын 3 сая хүний эрх ашгийг нь хаашаа солилцруулсан тийм шийдвэрийг гаргах боломж гарчаад байгаа байхгүй тий. Энийг зогсоомоор байгаа байхгүй. Тэгээд энэ хуулийг гаргахад дугаар хорооны иргэний эрх нь хөндөгж гэнэ үгүй байна уу гэдгийг л шүүдэг нэг сайхан шүүлтүртэй болчвол цаашид бол эдийн засгийн эрх чөлөө сайжрах болол гэж бодож байна да. Аюулгүй. Тэгэхээр зэрэг ийм нэг юм л анхааруулж хэлмээр санагтаад байна л да. Одоо ингээд эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө байхгүй хязгаарлагдмал муу индекс үнэлгээ муу байна, зөвшөөрч байна. Үнэхээр тийм байгаа. Тэгэхээр энийг засаж залруулах хүмүүс нь хинбэ, хүч нь хинбэ, хүч нь юу хаана байна гэдэг асуудал одоо өөрөө ирэхгүй гарч ирнэ. Бид нар бол одоо хүмүүс маань нэлээд тийм боловсралтай эдийн засгийн ч бай, хуулийн ч бай, юуны ч бай бүх боловсралтай байж болохгүй байгаа юмуудыг болохгүй байна гэдгийг хэлж чаддаг байж ич тэгээд нөгөө тэр зөрчилдөд байгаа зүйлийг өөрчлөх
бид нар өөрсдөө иргэд юм шүү л гэдгийг л бас анхааруулж маань. Тэгэхгүй болохоор зэрэг тэд нар л болохгүй байна. Тэгээл би ингэж байна гэдэг утгаараа суугаад байх юм бол бас өөрчлөгдөхгүй. Тэгэхээр одоо бид нар иргэд өөрсдөө бүх талын боловсрал тийм ээ юугаа боломжоор ялангуяа бид нар санхүүгийн боловсралыг их ярьдаг. Санхүүгийн боловсралтай байж болохгүй байгаа юмыг хэлж өгчээж засаж залруулнаа гэдгийг л одоо анхаармаар санагдаад байна шүү дээ. За эргэн. Ерөнхийдөө бол би тэгжлээ. Мэдээж ингээд асуудлууд зөндөө байна тий. Төрийн оролцоо их байна тий. Хамгийн гол нь бид нар хаана яваагаа эхлээд нэг харчмаар байна тий. Яг юу нь болохгүй байгаа тий. Татвар нь болохгүй юм уу, шүүхэн болохгүй юм уу, юу нь болохгүй байгаа тий. Тэрийг болохгүй байгаа тэр зүйлээ харчих юм бол бид нар илүү тэр зүйлээ засах руу илүү анхаарлаа. Тэгэхгүй ингээд өргөн талаар нь ингээд тавьчих юм бол тэр чинь нэг л ихлэх болохгүй гэж нэг болохгүйгийн далаа дундл ингээд нэг жигсэн хүмүүс. Тэгээ яг юугаа харахгүй. Хоёрдугаар би яг тантай санал нийлж байна. Хамгийн гол нь та өөрөө тий. Та өөрөө л төрөөс халамж нэхэл болчих тий. Та өөрөө л компаниудын руу дайраал тий. Одоо юу гэдэг нь энэ хүмүүсийг хааж хор тий цагт шийдэг тий гэж улс төрчдөөс нэхэл болчихлоо тий. Та өөрөө л аваад явцдаг бол тий. Тэгээд ихээр чи тий хилдэг бай тий. Яг тэрийг зөрөгтэй хэл тий. Даргын өмнө ирчээл чимээгүй болчдөг тий. Тэгсэн мөртлөө гудамжинд гаргалаараа хүн болгоно муулаад яваад. Яг та хилтэй тэр болохгүй байгаа юм яг зөрөгтэй хилдэг бай. Тэгээд ерөөсө бүх нь хувь хүн өөрөөс ч хамаарна. Энэ төрийн оролцоо ч гэсэн ялгаа байхгүй тий. Та төрийг баг оролцуулъя гэд та өөрөө сонгуул өгөхөд хамгийн бага оролцоотой байна гэсэнд нь санал өгөх юм бол тэгэл төр бага оролцоо л гэдэг л хэлмээр. Мэдээж үүний цаана сонгох эрх байгаа иргэнийг бүрийн. Тэгэхээр сонгох эрхээ хэр зөв эдлэх вэ? Хэнийг сонгох вэ гэдэг эрхээ хүртэл та эдлэхдээ ямар сонголт хийх вэ гэдэг дээр хүртэл анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдэг зүйлийг түрүүн Жавсаахан гоё хэллээ. 76 хүний хэдөө болоод 18 хүн үнэхээр энэ 2.8 сая хүний амьдрал хаашаа хэлбэх вэ гэдгийг шийдээд байгаа бол та ч гэсэндээ сонгох өөрийнхөө эрхийг эдлэх хэрэгтэй. Мэдээж боловсрлоо сайжруулах хэрэгтэй байна. Үүний цаана яг үнэхээр шийдвэр гаргаж байгаа шүүгчд, тендерийн эрх олгож байгаа хүмүүс, тусгай зөвшөөрлөөр тамаад орж гарын үсэг зурж байгаа энэ хүмүүс хүртэл эдийн засгийн өсөлтөнд та нөлөөлж байгаа. Эргээд та ямар нийгэмд амьдрах юм, ямар эдийн засгийн үзүүлэлттэй их оронд амьдрах юм бэ гэдгийг тамаад орж гарын үсэг зурж байгаа та шийдэж байгаа учраас та бас энэ талаар илүү сайн бодож үзээрэй гэдэг ийм зүйлийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Мэдээж эдийн засгийн эрхчлөөг хангах замаар эдийн засгийг аврах ийм боломж болцоо байгаа юм байна гэдэг энэ зүйл дээр та хэрвээ санаа бодлоо хуваалцах гэх юм бол Монгол форум цэгмэн гэсэн сайтад хандаж өөрийнхөө санаа бодлыг илэрхийлж та тэн дээр байгаа бас судалгаанууд хийгээд зарим хүмүүсийн санаа оноотой бас өөрийнхөө санаа оноог дүүцүүлж үзэх хэрэгтэй. Түрүү оюун багшаас хэллээ. Та бүхэн боловсралтай анхаарах хэрэгтэй. Хаана юу болж байгаа болохгүй аавэ гэдэг дээр та өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх энэ эрхчлөө танд байгаа учраас энэ эрхчлөөгөө эдэлж бас хаана юу болж ийн болохгүй байх гэдэг дээр өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх юм боломж байгаа юм аа гэж бодож байна. Ингээд өнөөдрийн хэлцүүлэгт хүрэлцэн ирж санаа бодлоо хуваалцсан та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За мөн үдшийн цагаар эглэл үзэг сонгоо үзэж бас эдийн засгийн эрх чөлөөнд хувь хүний оролцоо ямар ах юм бэ гэдэг дээр өөрийнхөө санаа бодлыг тунгаан сугаар үзэж та бүхэнд бас баярлалаа. Үчиг сайхан өнгөрүүлээрэ эрх лав гарагт эргээд шинэ дугаартаа гаруулъя.